За. Инхээр одоо бид хэн дүүлжлэх үү гэдгийг шийдэх цаг болж. Би таныхаа талд бай. Оос. Чод яагаад байгаа юм бэ? Чод согтуу юм уу хайшаа? Чод машинаач засыг, энтүгөөч засыг гэсэн үг үү? Би л хийхгүй бол өөр хэн хийх юм бэ гэж бодлоо шүү дээ. Бүжингийн талд ажиллах үйл гэдгээр өнөөдөр шиг Ичнэл нохоотч байгаа юм биш үү? Ядуурлыг бууруулах сангаас зээл авсан байна лээ. Орлогын их өсвөр болох гээд надад шавар хаагаад байгаа тэр засварын газрыг л хараанд авах хэрэгтэй. багшийн энэ гарав. Өстой сайхан гардаа. Чи зүгээр байгаа чи юм уу? Өстой алтан гартай. Та чи одоо ямар сонин хүн бэ? Хүн хайрлж хүндлээд ах чинь уурж уцаарлаад ах юм чи. Яг энэ номон дээр юу гэж үтсэн байна? Тэрний дагуу ажил үйлчлэгээ хийж байгаа ш тогшаа. Цэнгэл мөн цэнгэл. Тэгшээ цэнгэл гэж. За даваагүй. Яагаад бизнес шавар хаагаад байна аа? Цэнгэлээ. Уучлаарай. Бид нар чамаас саад болсон юм алга. Өөрсдийнхөө бизнесийг л хийж байна. Өөрснийхээ бизнесийг гинэ. Чамд ер нь бизнес эрхлэх мөнгө байгаа юм аа? Чи саяхан л хүүхдүүд минь өнсөж өглөө гээл надаас ажиллах уугаа явж исэн биз дээ хөөе. Гуйлагчаа. Аа? Эсвэл би чамаа гуйлагчин захирлаа гэж дуудах уу? Чи юм одоо юу гээд байгаа юм бэ шүү? Хэрэггүй бол. Юу л гэж хэлвэл хэлэг. Дураараа л болог. Бид нар өөрсдийнхөө л ажлыг хийж байна. Бид нар харин та нарт муу юм хийгээгүй. Ингэж хоёрын хооронд маргалдаад яах вэ? Чи цаад чимэддээ хэлээрэй мэдээ. Энэ засварын газраа аваад зайл гэж хэлээрэй мэдүү. Бити миний орлогыг хаагаад шавар хаагаад байна мэдүү. За, Танаа орлогыг хэн хулгайлсан юм бэ ш? Хүн хинээрээ юугаа засуулна өөрсдөө ч хийдэм байгаа үстэй. за ч юм уу дуугаа мэдүү. Мөн амбаарч юм. Аа? Чамтай ярьсан ерөөсөө алга. Чиний ах гээд байгаа би энэ новштой чи юм ярьж байна мэдүү. Чи чимдийг дагаж ингэж далчихнаад гүгэдэх юм бол нэг л өдөр наад хар толгоон дээрээ булуу хураах вэ. Одоо наа юмнуудаа аваад зайлцгаа мэдээ. Тэр чимддээ очиж хэлээрэй. Бүх юм одоо дуусах. Дуусах. Юуг нь хараад зогсоод байгаа юм? Боосоо. Хэрэг. Супер засварын газар гинөө. Чи тэрийг очиж аваад иртээ. За. Та нар чинь бүр Монголдо байхгүй засварын газар нээсэн юм биз дээ. Супер засварын газар. Юу гинэ? Сэлбэгийн дэлгүүр. Машина засвал бол өн төлбөргүй угаана гинөө. Хин угаах юм бол энийг? Аа. Арай захирлын эхнэр охин хоёроо угаах гэж байгаа юм шиг үстэй. Аа. За. Харуул хамгаалттай дулаан гараж. За яг хөө. Дулаан гараж нь ч байж болох юм л та. Харуул хамгаалтыг би нэг л харахгүй байх чинь аа. За. Амралтын өрөө. Халуун хоол хүүтэн пивтэй зоогийн газар гинэ. За. Та эдий чинь бүр засварын газар нээж байгаа болоо гэсэн чинь бүр аа. Буйны байгууллага нээж байгаа юм биш үү? Халуун хоолыг идчихээл хүүтэн пивээ явуугаал. Амралтын өрөөнд чинь бид нэр амрах юм биз дээ.
амралтын өрөө гэснээс массажист доктор байгаа мó да. Танаа эхнэр охин хоёрыг чинь даанч хүмүүс тоохгүй л дээ. Чүм юм уу түрүүнээс шүүгээд байгаа юм ба чүм үү? Хөөш чамайгүй. Биш ингэж яхаар ер нь асуудлаа ирчүүч шийдчихүү байсан. Яаж нэ? Яаж вэ? Эдгээр ерөөсө хуулийнхын дагуу шударгаар өрсөлдөж мэдв. Чимэд гэж надтай нийлсэн байсан бол чамд үлзээ байсан мэдүү чи. Цаа чимэдтэй чи хэлээрэй. Гадуурын хоёр шуухаа байгаа. Удахгүй нисэх гэж байгааг чи хэлээрэй мэдүү чи. Явцгаая. Яаж багшаа? Зүгүр. Хашаа. Энд дүү яаж? Яаж ийн? Та эдний үгэнд ерөөсөө бити ороорой заа юу. Яаж? Хашаа. Миний дэвлээ. Босоо. Амнаас насгараад штэ. Харин тийм. Яаж өгнө мэдв. Зүгээр. Яаж? Зүгээр. Бити ингэ давраагаад байлаа багш. Бити үгэнд нь ороо заа юу багш. Босч чадах нь уу? Зүгээр. Зөв юм уу болооч үү? Миний нуруу харин ямар үуч. Тэр мөн цэнгэлгийн бүдэ хараас даалгах ч тэр модар цохол ёо. Тэр боотыг чамаг гэсэн хууцгсан. Тэр мөн бүдэ харин байгаагүй болж бусдуудын нам зөхгүй ёо. Яа. Цэнгэлээ гэхдээ гоё зогсон шүү. Ямар хэрэг байна. Хүн эвээр ирээд босхын хооронд ч юуг зодолтоод унах юм. Тэгээд дээрлгүүлээ зогсож байгаа юм. Яа тийм тэр тэгж яагаад явна л биз. Таныг нэрэн тэднээс та муухай дормжчихлээ шүү. Гуйлагч нь захирлаа гэж ирэл дормжлоод байгаа. Тэр ямар амартай юм. Хүний хэлснээр болохгүй ш. Юу байцгаана? За. Ажил төрөл чинь яаж байна те? Та нарыг бас жаахан ядарч байгаа гэж бодоод энэ жаахан шим юмэг авчирлаа. Энэ юм маань төлөхгүй яасан юм. Энийг ахаа чинээр хийх гэж юм уу? Хөөш. Надад нэг шин санаа төрсөн шүү. Нөгөө үйлчлүүлэгч яаж татах вэ, тийм ээ? Энэ тэрийг. Хөөш энэ ашаа яагаад байгаа юм бэ? Тэр мөн цэнгэлж нь хүмүүстэйгээ хурж дээрлэхэд Чамайг үлдээ чи. Чи л бас дутаад байна уу? Тэд нар ирээ юу? За яах. Мосоо юмнууд юу ч хийж чадахгүй. Атаархтай ингэж явахгүй юу? Тэд нарт ястаа би нэг үзүүлээд өгнө гайгүй. үгүй хэрэггүй баха. Тэд нартэй зуралдаад байх цаг бид нарт алга хийх ажил зөндөө байна тийм ээ. Тэгээд ч бид нар тэднэрт хариуг нь чамгүй үгүй олчихсан. Харин таны ярих гэдэг шин санаа юу юм? Ийм байна. Хэдүүлээ байна штэ. Эхэлж үйлчлүүлсэн хүмүүсүүдтэй 10-аас 20% хөнгөлтөө үйлчлүүлэх эрхийн бичиг олгож өгье. Тэгээд тэд нар чинь эргээл бидэн дээр дахиж ирж үйлчлүүлнэ штэ. Үгүй тэгээд тийм хөнгөлтийн карт өгөөд харж одоо алдагдaltaд орчихгүй байгаа. Харин тийм ээ. Тэр хөнгөлөлт урамшуулал чинь бодож ээж өгөхгүй болохгүй. Чи одоо чинь өдрөөр юмны өсөж биш шүү дээ. Бид нар ч нөгөө дундаж амьдралтай. Цалин хөлс орлого таарахтай тийм усууд таарсан үн тогтооё гэж тохирсон биз дээ. Гүй ээ багшаа. Гэ тийм л дээ. Тэгвэл ямар ч байсан цэнгэлийн засварын газраас араа хямд үнээр үйлчлэх юм бол хүмүүс биднэр лөө ихэрж ашиг орлого маш нэмэгдэн шүү дээ. Зөв. Яг үнэ. Хямдхан чанартай тоглог үйлчилгээ. Мэдэх. Гэхдээ би нэг юм ерөөсөй ойлгохгүй байгаа хаа. Тэгэл манайхаар үйлчлүүлсэн хүн болгонд л бид нар тэр хөнгөлтийн картыг чинь өгөөд байх хэрэггүй. Үгүй яадгийг? Өгье л дөө. Бүр тэр үедээ ганцхан ширхэг
ариадгаа засуулсан эмгэн төртлөө гэлд. Харин нэр усын бичээд хэрэггүйз. Гэхдээ та нар бодолд манайхан чинь хямдхан газраар үйлчлүүлэхэд ортой хүмүүс шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр нөгөөдөл нь дагаад л араасаа цовно. Тэгэл тэр нөгөө ариадгаа зурагт телевизэр хөргөгч. Тэгэл бүр том машин техникийн хүртэл авчирч засуулна үстэй. Манай аймагч нь хүн ам цөөхөнт. За яг хөө эхний удаад бол бид нар дээр зөндөөл хүн ирэх баг. Бид нар цаг наргүй л ажиллана. Харин сүүлдээ ирэх хүн чинь цөөрөн шүү дээ. Бидний зассан юм тэр болгон амархан эвдрээд байхгүй. Гэхдээ эн чинь зөвхөн засвар биш. Одоо энэ угаалга, цайны газар, энэ амралтын өрөөгөөрөө энэ аймгаар дээрч гарч байгаа явуулын жолооч нарт үйлчлэх юм бол бид нар орлогоор бол тасрахгүй шүү дээ. Тэгээд дээрээс нь тэр нөгөө нэг хөнгөлтийнхаа картыг тэр усууд чинь хоорондоо дамжуулаад авах юм бол зөвхөн манахаар дэрж үйлчлүүлнэ. Тийм шүү. Багшаа хашаа чимэд ах хоёрын ярьж байгаа зөвлөдөө. Ямар ч байсан манайх бол орлогоор тасрахгүй. Ашиг орлого харин нэмэгднүүлэхээс багасахгүй шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр биш үү? Бид нэр өөрсөндөө итгэлтэй, өөрөөсөө шалтгааллах хамаг юм чанартай сайн хийнэ гэдэг чинь бизнесийн ухаан. Ойлгож байна уу? Тэгэхээр одоо өнөөдрийн энэ одоо сонголт ариун энэ цаг үед чинь үйлчлүүлэгч нартаа яаж чанартай үйлчилгээ хийх вэ? Тэд нарыг яаж өөрсөндөө татах уу? Тэгээд үн ханшин ямар байх вэ нэ тэрийгээд одоо та нарын бодож байгаа юм чинь би бас адилхан л бодож боловсруулж байна шүү нөхөд минь Би явдаггүй болохгүй. Гадаа машинд бас хэдэн улсад хүлээж байгаа. Та нарт би энийг авчрах гэж ирсэн. Зүгээр үү? Маргааш шимчид үзүүлэх шүү. За баярлалаа. Ажиллаа сайн хийн шүү нөхөд минь За. Монгол гэсэн юм. Янз бүр нэрч байгаа да. Хайраа бол да. Хайраа масах гээд. За, багшаа. За одоо наатаа цаашаа тавьчих. Уучихгүйсэн багшаа. Энэ сайхан гарсан арих байна. Юу яач? Таглаа цааш нь тавьчих. Хэдүүлээ ажиллаа хийж дууссаны дараа харин нэг жоохон уул уунаач. Гайгүй үстэй. Гайгүй ийш тавьчих надад чи. За. Наач нь ажлын садаа шууд хэтрүүлчихвэл. За хэвстэй. Гасай. За нөхдөө. Өнөөдөр та бидний хувьд маш их баяр баясгалантай сайхан үйл явдал болж байна. Өнөөдөр манай гэр бүлийн маань бизнесийн үйл ажиллагаа улам бүр өргөжин тэлж өнөөдрийн энэ сайхан нар хуран тэгшэрсэн өлзий дэмбэрэлтэй өдөр супер засварынхаа үйл ажиллагааг нээхэд бэлэн болж байна. Мэдээж энэ их амжилтын өндөрлөгт хүрэхэд баггүй саад бэрхшээл тулгарч байсан энэ бүгдийг бид бүхэн даван туулж энэ бизнесийн үйл ажиллагаа нь эхлэхэд бэлэн болсон нь энд хүрэлцэн ирсэн та бүхний маань хөдөлмөрийн үр шим гэдгийг хэлэхэд таатай байна. Ингээд засварынхаа нээлтийг хийж улаан тууцаан хайчлахын өмнө манай хамтрагч түнш даваа ахын маань хэлдгээр эвдэрхий эндүү хэмхэрхий ариадоноос өгсүүлээд хөнгөн тэрэг
экскаваторыг шүртэл засварлаж чадах манай супер авто засварын газар мөн үйлчилгээний төв, зочид буудал, цайны газар, аман түүнчлэн туслах аж ахуй маань улам бүр өргөжин дэмжих болтугай гэж хүсэн өрөөгөөд хүүгийнхээ хамт энэ нээлтийнхээ удаан тууцыг хайчилъя. Бууш. Чи бизнесийн ажлын сэтгсэн. Хамаг юмд нь чи гүүгөө үздэй. Тэгээд яагаад энэ тууцыг хайчилж болдгоо юм? Дэндвээ хийсэн чи үнэн баха. Айгуул явандаа чи тэрийг энэ бизнесээс хөөхөл. Чи наа дуугайдаа чи. Энэ тууцыг хайчлаагүй би хамтрагч нь мөн биелгүй яадгийг. Би тэр өнөө маргаашгүй гэрээгээ байгуул. Чи хүртэл хариуцч их ажилтай боллоо шүү дээ. Энэ хүний буйнаар хэдэн сар идэх хоол өмсөх хувцас санаа зовхоо бил. Чи шагналын мөнгөөр нь чи тэр хашаа баш хүртэл худалдаж аваа үстэй. За хүмүүсээ сонсныг л хэлж байна. Энэ чимдий чинь их л залтай гэх юм байлээ шин. Хүнийг ашиглачаал тэгэл цааш нь түлхчихдэг гэж хэлээ. Сонсноо чамд хэлж байна. Чи хүн залтай байж болно. Хамгийн гол нь бид нөө өөрсдөө хүн тулгдуулчихгүй л байл болоо. Энэ компани өөр төлбөрөөр төлсөн цагт чи тэр энэ ашигаас нь хуваалцсан харж л байна. Харж л бай. Заваач. Энэ хоёр яхаараа нэг л барайчихсан царайтай хоорондоо шивнэлдээд байдгүй лээ. Арай миний бодож яваа гадарчихсан юм биш үү? Ерөн сэтгэл санааг нь засаж байхгүй бол ажил үйлсээ өдлөхөөс өмнө яаж ч яригч мэдэн шүү. Зээр шиг л нэг газараа тогтдоггүй улс шүү дээ эднэр. Ядаж багт. Цэнгэл мань хүнийг уутан ажиллаач гэж ятгаад байгаа сурахтай. За. Нөхдөө. Энэ төрөлсөн ирсэн та бүгдийн өмнө би нэгэн хүнийг бас өрих гэж байна. Энэ бол миний бизнесийн түнш. Манай энэ ажлыг бүгдийг санаачлагч энэ засварын газрын маань алтан гартай хүн даваа ах болон түүний гэр бүлийн хүн манай зочид бодол зоогийн газар энэ бүгдийн маань ерөнхий менежер жаргал нарыг энд гарч ирэхийг урьж байна. Та бүхэн мэдэж байгаа. Мэдээж энэ хоёр хүнгүй бол манай энэ газар маань хоосон байх байсан. За ингээд та хоёрыг урьж байна. Нааша гараад ир. Аа. Урьж байна. Мен ширвахтай. Яа гэдэг. Авны бэлгээс ашигтай бэлэг гэж. За. За. Баяр хүргэе. Баяр хүргэе. За баяр. За ингээд манай алтан гартай даваа ах маань өөрийнхөө чин сэтгэлийн үгийг та бүхэнд хэлнэ. За, би чи юу ярих вэ? Ажил үйлс маань амжилттай байж бизнесийн түншүүл бие биендээ итгэж найдаж сайхан хөдөлмөрцгөхөөс өөр юу байх вэ? Бүгдээрээ л зүтгэцгээе. Тийм ээ. Бүгдээрээ даваахын хэлдгээр зүтгэцгээе. За бүгдээрээ засварын газар орцгоё.
тагуул мөнгө гэж хэлдэг үстэй. Компаниг алдагдлалд оруулж болох зөрчил гарсныг нэгтлэн надад хэлсэн. Юун зөрчил байдаг үлээ. Энийг гэрээ хийсэн гэж хэлээд байгаа юм биш үсттэй. Тэдний компани найдвартай. Юу гэж энэ өөрийнхөө ядарч зүдэрсэн босгосон компанийнхаа эсрэг иймэрхүү муу муухай зүйл хийгээ явж байгаа юм. Үгүй энэ инхээ бүж оёс чи үерхэд байгаа юм уу? Тэнд дэгж байгаа. Энэ явж энэ цогоо ер нь надаас хавгүй дээр засварчин болох байхаа. Үн хан шиг хэрхэн тогтоох вэ гэдэг талаар бичсэн байна. Чи одоо ерөөсөө намайг бити нэх магшаа гэж.